Өнөөдөр социалистийн хурмаа нэг хөдөлмөр эрмэн бүтээлийн нэг жилийг үдэж амжилт ялуултан дахин дэвших шинэ онтой гонцолгож байна. Манай Ервалдарт ажилчин анги малчин сэгээдэн оюутан сурагчид хэн боловч намынхан 17 дугаарыг хурлын түүхэн шийдвэрийг биелүүлэхдээ намын төв хорооны удаадараагийн бүгдролын заалтаар зоригчин социалист уралдаанаар жигүүрлэн ажиллаж их амжилт оллоо. 1980 он манай ард түмний хөд онцгой хариуцлагатай жил юм. Энэ жил 6 дугаар 5 жилийн төлөвлөгөөг дооч нарын бүх зүйлэлтээр биелүүлэн Ленин мэндисний 110 жилийн ой, ардын хөлсгөлийн 60 жилийн ой хөдөлмөрийн өрнөн амжилтаар өгдөх болно. Шинэ оны болсон дээр ноосны үйлдвэрийн нэгдлийн хамт олноос Монгол Ардын хөлсгөл намын төв хорооны 1-р нарийн бичгийн дарга Ардын хурлын төвлөрсөн дарга нөхрөс Зэдэн бол рапортерлж 1980 оны бүх ард түмний социалист уралдаанд өндөр шахуу үүрэг авснаа илтгэсэн байна. 6 дугаар 5 жилийн гавшгаш олонтой энэ хамт олон Ленин мэндисний 110 жилийн ой, хөнгөнсний үйлдвэр үүсч өгсөний 50 жилийн ой энэ жил 6 дугаар 5 жилийн төлөвлөгөө 30 сая төгрөгөөр дагуулan биелүүлж, үйлдвэрийн урагшиг чанарын үзүүлэлтийг жигд сайжруулан, ардын хөлсгөлийн 60 жилийн ой хөдөлмөрийн өндөр амжилтаар өгтөнө гэж үүрэг авч байна. Тэргүүний хүмүүсийн халуун мөрөөр явж Вильгельм Пикийн дэрэмжид хийсний үйлдвэр ороход эрхцээхийн ажилчин 6 дугаар 5 жилийн гавшгаач Долгоржуу Нэргүй нар 1981 оныхон ажилд ороод улам чанартай сайн бүтээгдэхүүн гаргахаар шамдаж байлаа. Тэгээд 6 дугаар 5 жилийн төлөвлөгөө 3 жил 11 сард биелүүлэн 1979 оны үйлдвэрийн авраг болж хийж бүтээснийг өөрөөр шалгах эрхтэй болж байна. Улсын хэвлэлийн комбинатын сонины үйлдвэрийн ээлжийн ахлагч 6 дугаар 5 жилийн гавшгаач Жуур цагийн нэвтрэлийг сайжруулснаар 6 дугаар 5 жилийн төлөвлөгөө 3 жил 11 сард биелүүлэн 1981 оныхон ажилд ороод явна. Энд Чихрооны үйлдвэрийн бадамсрын ахлагчтай чанарын бригадынхан ажиллаж байна. Санаа нийлсэн энэ хамт олон хүмбэр 2-3 хос мэргэжил эзэмших, ариу чимэгч ажиллах хөдөлгөөн өргөж ажиллаад 6 дугаар 5 жилийн 4 жил, 6 жил 7 сарын ажил гүйцэтгэжээ. Тэгтээ гаргасан бүтээгдэхүүнийхээ 81.8%-ийг нэгдүгээр зэрэгээр тушааж 7,000 төгрөгийн хоригдлол үйлдвэртэн оруулсан байна. Барилгын машин механизм засварын заводын тохиолчин Энхолд саяхан 6 дугаар 5 жилийн гавшгаш боллоо. Эвлийн гишүүн Энхолд 6 дугаар 5 жилийн төлөвлөгөөг 4 жил бүрэн биелүүлээд 1981 оныхон ажилд ороод байна. Олон улсын хүүхдийн жил дээр улам бүтээсэн манай зураач урчуудын миний бяцхан найз гэдэг бүтээлийн үзэгдэл нь Монголын урчуудын үзэсгэлэнгийн танхимд нэгдлээ. Ардын зураач чөлтөм амгалан сингизийнхаа урлагийн гавьяас үтгэлтэн гомсрон дорж болон залуу зураач дорж болд тунга хатгамчин цэрэнхүү нарын зэрэг хот хөдөөгийн 150 гаруй зураач урчуудын 200 шигэн бүтээл нь их хүрсийн инх жаргалын төлөө нам ард түмнээс хичнээн их анхаарал халамж тавьж байдгийг өргөн цар хүрээтэй үзүүлжээ гэж нийслэлийн хөдөлмөрчид өндөр үнэлж байна. Манай зураач урчууд энэ цэглэнгээ Монголын хүүхдийн телефондод бэлэг болголоо. Олон улсын хүүхдийн жилийг тохиолдуулан улсын материал техникийн хангамжийн хороо түүний харьяа байгууллагын хамт олноос 1 сая төгрөгийг хүүхдийн телефондод бэлгээснийг материал техникийн хангамжийн хорооны дарга бүгд наримт Монгол Ард улсын сайд ирэнчин билжээ хүүхдийн телефондын төв комиссийн дарга Зэдэн бол Филатовад гардуулсан өгдөө. Энэ жилийн манай ард түмэн өр хүүхдийн сайн сайхан аз жаргалтай амьдралын төлөө их зүйл бүтээж олон арван үйлдвэр ажихын газар хамт олонны нэр тодорсоор байна. Намын төв хорооны бүгд төрлүүдийн шийдвэр намаас дэвшүүлсэн зарчмын шинэ лозунг хэрэгжүүлэн юмхнаар юм хийх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөр байна. Баян-Улсын аймгийн бэлэг дурсгал гар урлагийн салбар байгуулагдаад удаагүй ч модны холтос, арьс, даавны үдэс зэрэгээр нааж, зүйж, оёж хатгаж хийсэн бүтээлийн хөдөлмөрчид өндрөөр үнэлж байна. Энэ нь дотоод нөөц үйлдэлсийг илрүүлж ашиглах, ариу чимэгч байх, хөдөлмөрчдийн гооцын таашаалыг өндөржүүлэхэд дэлгэр үлэвчтэй туслах юм.
Улаанбаатар хотын модулсруулах комбинатын хамт олон намын төв хорооны 4-5 дугаар бүгдрүүлэн шийдвэрийг хэрэгжүүлж, социалист уралдаанаар жигүүрлэн ажиллаад 1979 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 360 мянган төгрөгөөр дагуулan биелүүлжээ. Тэд 12 төрлийн шинэ санаачлал тэргуун туршлагыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр 250 мянган төгрөг хэмжсэн байна. Дэсмэлийн завод, хайрцагны цэг, боловсруулах цэхийн өнгөрсөн оныхон амжилтыг улам баттгаж, шинэ оны эхний өдрөөлж гисэн гараасай ажиллаж байна. Арамчин Баяра, Суур машинч Одон Тунгалаг, Минж, Эрдэнэбаатар нарын олон сайжуул, өдрөөрийнх нь нормыг 103-аас 105-аар биелүүлэн хамт олноо өсөж явна. Системийн модулсруулах үйлдвэрүүдийг социалист уралдаанд дуриалж, өндөр шахуурыг авсан энэ хамт олон намын төв хорооны 6 дугаар бүгдрүүлэн шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэн, ажилчдын эдийн засгийн мэдлэгийг өндөржүүлэх нь манай амжилт олохын үндэс гэж үзэж байна. Загийн ус номгоны говор нутгалж байгаа энэ залуучуудыг чулуун цэцэг халагчтай элгээйтэн эздэг гэдэг юм. Эдний халамжлалыг хөөжүүлэгч нь богд наримт Монголоор дүүсийн хөдөлмөрийн баатар Тэмээчин Цэнд билээ. Дундгойн үлдсэн дунд сургуульд 8 жил дараалан унд сурвалжсан чулуун цэцэг үеийнгийн 20-д нөхөдтэй мадажхан үйлдвэрт гарч ажиллах санаад үйж өнгөрсөн зун Баатар цэнгийн суурьт иржээ. Эд хашир Тэмээчний мал маллах ухаанд суралцахаас гадна 9-10 дугаар ангийн ичнийгээр сурч улмаар дээд мэргэжилтийг болох зорилт тавин ажиллаж байна. Алдартай Шекспирийн ажил Ереван зэрэг сонгодог бүтээлүүдийг өөрийн тайзнаа тавьж, урийнхаа санг баяжуулсан манай драмын театрын одоо их зохиолчин Гамлет жүжигээр шинэ оныхон гарааг эхэлж байна. Ушаач урам камал. Үгсэн чиндээ хотгоноос гурцтай тэгээд чихэн чихтэй байна. Өшөө хүмүүс үлдээ. Чин тайвартай тэтэн байхыг зөвхөн хараад хормаа дараа мууч. Ямар ч шоугоо гэсэн сэтгэлээ битгий боцоо. Санаа тулаан шигэсэн ихтэй битгий халтаа. Арс Гамлетд дэрүүлмэн хондог инван сот синих Гамлет Үгүй одоо уухтаа гэж. Тоолигдох шиг дайдаг гэж. тийм үү үзэлцээ да. Ингэж болохгүй шүү. Ихтэй Гамлет жүжигийг нацудрын хэмжээсэн драмын театрын найруулагч Галсан Жив найруулан давж, гол дүрүүд жүжигчин Жамсрын Жив Цэнэмбо, богд наримт Монголоор дуулсан ардын жүжигчин Гомсор нарын зэрэг манай нэртэй жүжигчид тоглолоо. Гамлет жүжигийг манай нийслэлийн хөдөлмөрчид их таашаан үзсээр байна.